Сайн байцгаана уу? Би нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархар зүй шуурхай удирдлагын албаны дарга Баярмаа байна. За өнөөдрийн хичээлээр бид бүхэн эрүүл мэндийн сайдын 139 дугаар тушаалаар эрт илрүүлэг үзлэгийг 5 дугаар сарын 1-ээс эхлээд улс орон даяар хийх гэж байгаа. За тэгэхээр эрт илрүүлэг үзлэгийн үед зүрх судасны өвчний эрсдлийг бид бүхэн үнэлэх байгаа. Тэгэхээр зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээгээр цусны дарсалт ихсэлттэй илэрсэн үйлчлүүлэгчдэд ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг хичээлийг бэлтгэсэн байна. Эрт илрүүлэг үзлэгийн гол зорилго бол өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, за илэрсэн хүнийг эрт хяналтанд авах, хүндрэл нас оролтоос сэргийлэхэд гол зорилго байгаа. За тэгэхээр бид бүхэн эрт илрүүлэг үзлэгээр цусны даралт ихсэлтэй илэрсэн хүнийг илрүүлсэний дараа хянах зөвлөгөө өгөх гэсэн энэ хамгийн гол зүйлийг бол орхитуулдаг. Тэгэхээр энэ удаагийн эрт илрүүлэг үзлэг бол цогц арга хэмжээ учраас эрт илрүүлэг үзлэгээр илэрсэн хүн бүрт нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд болон эмч сувилагч нар маань тухайн хүнд амьдралын буруу хвшлийг бууруулах, за эмэн бус аргаар өөрийгөө цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг бол өгөх нь чухал юм аа. За тэгэхээр цусны даралт ихсэх ихсэлттэй үйлчлүүлэгчдэд зориулсан зөвлөгөөг дараах 5 аргаар бол өгөхийг бол зөвлөдөг байгаа. За энэ 5А зарчим гэж нэрлэдэг. За энэ 5А арга маань өвчтний бодит эсвэл болцсошгүй асуудлыг тодорхойлох, за энэ талаар мэдээлэл өгөх, за яг цусны даралт ихсэлтэй үйлчлүүлэгчийг цусны даралтын эрсдлээ сэргийлэхэд идэвхжүүлэх, за ямар нэгэн арга хэмжээ авахт нь тусалцаа үзүүлэхэд бол оршдог. За хамгийн ихний арга бол асуух байгаа. За хоёр дахь нь зөвлөх, за гурав дахь нь үйлчлүүлэгчийг үнэлэх, дөрөв дахь нь туслах, за 5 дугаарт эдгээр үйл ажиллагаагаа зохион байгуулалттай буюу шат дараалттай төлөвлөгөөтэй хийхийг бол зөвлөж байгаа. За хамгийн эхний асуух гэдэг аргачлал дээр бид бүхэн ямар зүйлийг анхаарах ёстой вэ гэхээр ерөнхийдөө бол эрүүл мэндийн байгууллагад эрт илрүүлэг үзлэгт хамрагдах гад ирж байгаа үйлчлүүлэгч болон за эрүүл мэндийн байгууллагын ажилтны хооронд зан үйлийн хувьд нэг нь нөгөөгөөс арай илүү их мэдлэлтэй ч юм уу эсвэл тухайн үед эрт илрүүлэг үзлэгийн явцад үйлчлүүлэгчээс асуулт асуухтаа эвгүй байдлаар асуух. За үйлчлүүлэгчийг эрт илрүүлэг үзлэгт хамрагдахгүй болно үргээгч гэдэг юм уу те. Эсвэл хэдийн илэрсэн дээр эрсдэл нь тухайн хувь хүний хувьд сэтгэл зүйн болон өөрт нь маш их юм дарамттай мэд санагдах. За энэ хэдийн би цусны даралт ихсэлтэй болцсон юм байна гэдэг ийм зан үйлийн хувьд бол маш олон ийм хариу урвал үзүүлдэг учраас үйлчлүүлэгчдээс тухайн эрсдэл хүчин зүйлийг илрүүлэхдээ асуултаа маш сайн зөв тавих хэрэгтэй байна. Тэгэхээр шууд шүүгч цагдаа шиг байцаах байдлаар асуух биш, найзрахаг байдлаар би яг танд туслах байгаа шүү гэдэг байдлаар асуух хэрэгтэй. За мөн хорц зуршлыг асуудаг тийм ээ. Ерөнхийдөө цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг дээр бид нар зүрх судасны өвчний эрсдлийг үнэлж байгаа. Энд бол тухайн хүний нас, хөөс, за амьдралын хэв маяг бол хамгийн гол үзүүлэлт байдаг. Тэгэхээр хүний өөрийн хувь хүний нууцтай холбоотой, хувь хүний амьдралын хэв маяг хотой холбоотой энэ асуултыг асуухтаа болгоомжтой асуух ёстой. За танд туслах гэж байна, таны эрсдлийг үнэлэх гэж байна гэдгээ найзрахаг байдлаар ойлгуулсан байх ёстой. За хоёрдугаарт бол зөвлөл гэж байгаа. За тэгэхээр энэ зөвлөх гэдэг энэ арга дээр бол мэдээлэл зөвлөгөөг чин сэтгэлээс өгөх ёстой. Яг түрүүн хэлсэн шиг тухайн хүний хувь хүн зориулсан зөвлөгөө өгөх гэж байгаа учраас тухайн үйлчлүүлэгчээ мэдэрч зөвлөгөө өгөх ёстой. Жишээлбэл цусны даралт ихсэх өвчтөе үйлчлүүлэгч маань тамхи татдаг байж болно. За эсвэл давсны хэрэглээ ихтэй байж болно. За эсвэл буруу хэв маягтай амьдралын буруу хэв маягтай дасгал хөдөлгөөн хийдэггүй байж болно. Тэгэх юм бол тухайн хүн эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, насны хувьд ямар байна, нөхөн өрчгөн насны эмэгтэй байна уу гэдгээ шалтгаалаад тухайн эрсдэл хүчин зүйлийн талаар бууруулах болон эрсдэл хүчин зүйлийг арилгах ийм зөвлөгөө өгөхдөө насанд нь тохирсон, хөөсөнд нь тохирсон, тухайн хүний онцлог тохирсон зөвлөгөө өгөх гэж байгаа. За жишээ нь энэ дээр харагдаж байна. Эмэгтэй хүмүүстэй хамааралтай тамхины асуудлыг зөвлөх гэж байгаа бол таны арьсанд нөлөөлнө, эсвэл жирэмслэлтэнд нөлөөлнө. За эсвэл өндөр даралт ихсэлтэй хүн давсны хэрэглээ зөвлөх гэж байгаа бол тухайн давсыг бууруулснаар яг ямар ач холбогдолтой вэ гэдгийг зөвлөхийг бол зөвлөж байгаа. За дараа нь нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын зүгээс зөвлөгөө өгөх 3 дахь энэ арга бол үнэл гэсэн юм хэсэг байгаа. За юуг үнэлэх вэ гэхээр тухайн
үйлчлүүлэгчээгээ аливаа тодорхой бус тийм бүрхэг хариулт бол хүмүүс хэлдэг. Шууд одоо ийм одоо массын эрт илрүүлгийн үзлэгээр бол тухайн өөрийнхөө амьдралын хэв маягийг хэлдэггүй ч юм уу, эсвэл үгүй гэдэг ч юм уу те. Шууд одоо ийм хаалттай хариулт өгөх байдлаар хэлдэг учраас хоёр асууж өөрчлөлт хийхэд бэлэн байгаа эсгийг үнэлгээд ингээ ийм арга байна. Энэ юу гэхээр яг та одоо ингээд эрсдэлтэй гэдгээ үнэлж хэрвээ чадахгүй бол за яг одоо эндээс өөрчлөлт хийж чадахгүй бол та боломж олгох ч юм уу те тухайн хүнийг эсвэл та яг өнөөдрөөс эхлээд цусны даралтаа бууруулахын тулд эрүүл хооллоход бэлэн байна уу? Тасгал хөдөлгөөнийг яг хийж чадна гэж бодож байна уу? За эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөгөөг та ойлгосон уу? Энийг одоо энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхэд танд одоо өөрийн чинь хувьд боломжтой байна уу? Яг юу хэрэгтэй байна вэ гэдэг юм уу те? Тухайн хүнийг одоо эрсдэлт хүчин зүйлээ бууруулахын тулд ямар нэгэн алхам хийхин тулд өөрийгөө бэлэн байгаа эсхийг үнэлэх чухал юм а гэдгийг харуулсан байна. За 3-дугаарт нь 4-дугаарт нь тусал гэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагад хандж байгаа хүн бол ямар нэгэн байдлаар тусламж үйлчилгээ авах гэж байгаа учраас тэр хүнд одоо өөрт нь тохирсон зөвлөгөөгөө өгөөд за өөрт нь тохирсон аргачлалаар тэр хүнд бол ямар нэгэн байдлаар юм интервенц хийхэд нь туслах ёстой. За ингэж туслахын тулд одоо төлөвлөгөө гаргахад нь тусалж болно. Биднэрт бол өмнөх жишээнүүд байгаа тий. Цусны даралт ихсэх ийм одоо эрсдэлтэй цусны даралтаар аль хэзээ онцлогдсон ийм хүмүүс маань яг одоо эмийн буруу эмээ цагт нь уудаггүй ч гэдэг юм эсвэл тасгал хөдөлгөөнөө яг тогтмол хийдэггүй ч гэдэг юм эсвэл буруу хоолдог ч гэдэг юм уу те нэг хаяа нэг санахаараа би тасгал хийх ёстой би эмээ яг одоо уух ёстой ч гэдэг юм уу те ингэж боддог учраас тухайн хүнд өөртөө тохирсон төлөвлөгөө цагийн хуваар ийм одоо зүйлүүдийг бол гаргах нь бас нэг сайн туршлага болдгийм байна. За хоёрдугаарт бол нэмэлт материалаар хангах ёстой. Зөвхөн яриад авах юм бол одоо тэр хүнд бол нэг удаа заа гэдэл ойлгоно. Тийм учраас яг өөртөө тохирсон зөвлөгөө, зөвлөмж, мэдээллийг өгөх ёстой. За энэ дээр бол нөгөө бид нар цаасан байдлаар хэвлэж өгөх биш. За аль болох одоо бүгдээрээ ийм Facebook, за интернет цахим орчинд байгаа учраас танаа аймгийн, танаа сумын, танаа хорооны цусны яг энэ эрт илрүүлэг үзлэгийн үеэр цусны даралт ихсэх одоо эрсдэлтэй зүрх судасны өвчний эрсдэлтэй ийм үйлчлүүлэгчтэйгээ нэг ийм групп болгоод за тухайн групптэй одоо өдөр болгон ямар нэгэн байдлаар одоо сигнал өгөх юм мессежүүдийг за та эмээ юу тогтмол тасгал хөдөлгөөн хийгээрээ за давсаа ингэж бууруулах болох юм ч гэдэг юм уу ийм зөв мэдээллийг өгдөг мессеж групп одоо тийм группүүдийг бий болгоод ингээд зөвлөгөө өгвөл бас их ашиг тустай. За хоёрдугаарт өөрийнхөө одоо тухайн хороо болон хүн амынхаа эрт илрүүлэг үзлэлт дээр дүгнэлт хийгээд за ерөнхийдөө нийт масс хүн амын донд тэдээс тэдэн нас нь бол эрсдэлтэй байна. Тэгэхээр тэр насны бүлгийнхэн зориулсан яг өөрсдийнх нь тэр нас хүс онцлог тохирсон мэдээ сурвалжлагыг бол бас цахим орчноор дамжуулаад өгөх боломжтой гэсэн аргуудыг зөвлөж байгаа. За мөн одоо бид бүхний уламжлалт аргууд байгаа. Гэр бүл, найз нөхөд хамтран ажиллах стаас нь одоо дэмжлэг авах. За асуудлыг одоо өөрөөс нь төрүүлж урьдчилж хараа зөвлөгөө өгч гэдэг юм уу те. За эрсдлийн талаар айлахгүйгээр таны одоо ойрын 10 жилийн эрсдэл ямар байгаа? За ойрын 5 жилийн эрсдэл ямар байгаа ч гэдэг юм уу. Өөрт нь ийм практик жишээтэй ингээд зөвлөгөө өгөх юм бол бас тухайн үед бол тусалж болох нэ. За хамгийн сүүлийнх нь бол зохион байгуулах гэж байгаа. За энэ зохион байгуулах дээр бид нар одоо эрт илрүүлэг үзлэгийн үеэр хувь хүн зориулсан зөвлөгөө бол эмчийн үзлэг 15 минут байдаг тий. Тэгэхэд л одоо хувь хүн зориулсан амьдралын энэ хэв маяг зан үйлийг өөрчлөх зөвлөгөө нэг хүнтэй нэг удаагийн уулзалтаар бол уулзаад бол ямар нэг үр дүн гарахгүй. За бүр 15 минутанд бүр үр дүн гарахгүй. Тийм учраас дараа нь иргэн холбогдох энэ одоо аргачлалуудыг бол хэрэглэх ёстой. Одоо энэ масс үзлэгээр нөгөө эмнэлэгт ирдэггүй тий аль хэдийн одоо бүр эрсдэлт хүчин зүйлтэй байгаа ч гэсэн эмнэлэгт ирдэггүй ажилтаа гээд ирдэггүй ийм хүмүүсээ бид нар хамгийн гол үзэх гээд байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг одоо эрүүл мэндийн байгууллага дээр ирсэн дээр нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг ийм ач холбогдолтой шүү. Ийм юм үйлчилгээ байдаг шүү. Та буцаж ирээд одоо манай хоол зүйчээс зөвлөгөө аваарай. Утас нь тийм байдгийг шүү. Цагийн хуваар нь тийм байдаг. За нийгмийн ажилд нь одоо ийм зөвлөгөө өгдөг. Мөн эмч нар тий нарийн мэргэжлийн эмч нар ийм зөвлөгөө өгдөг. За манад ийм группээр одоо нийгмийн эрүүл мэндийн сурвалжлага авах боломжтой ч гэдэг юм уу. Өөрсөнтэйгөө уяах за мөн тусламж үйлчилгээгээ нөгөө цагийн хуваарийн дагуу хизээ хэрхэн ямар тусламж үйлчилгээнд хамрагдж болохыг төлөвлөөд тухайн одоо хүмүүстэй зөвлөх нь бас ач холбогдолтой юм а гэж зөвлөж байгаа.
За тэгэхээр цусны даралт ихсэлттэй үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөгөөг бол саяны одоо 5А зарчим буюу саяны аргачлалуудыг ашиглаад зөвлөгөө өгөх техникээ сонгох нь. За энэ дээр одоо цусны даралт ихсэлттэй үйлчлүүлэгчдийн амьдралын хэв маягийг өөрчлөх зөвлөгөөг бол дараах одоо 5 зөвлөгөөг л хамгийн гол нь өгөхийг бол эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. За энд бол мэдээж эрүүл зөв хооллох байгаа. За хоёрт нь идэвхтэй хөдөлгөөнөөр хичээлэх, гуравт нь тамхинаас гарах, за арх согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, за стрессээ удирдах гэсэн ийм 5 багц зөвлөгөөг бол өгөхийг зөвлөж байгаа. За дасгал хөдөлгөөний одоо цусны даралт ихсэлттэй үйлчлүүлэгч дасгал хөдөлгөөний зөвлөгөө өгөхдөө бас болгоомжтой өгөх ёстой. Яагаад тэгэхээр өөрт нь тохирсон дасгал хөдөлгөөнийг зөвлөхгүй бол гинт одоо юм сэтгэлийн хөдлөлөөр дасгал хийх, биеэ бэлтгэхгүйгээр хийснээс болоод тухайн хүнд эргээд өөр хариу урвал үзүүлэх. За энэ бол ерөөсө бүтэхгүй юм байна гэдэг ийм ойлголттой болох ч гэх юм уу. Тэгэхээр яг цусны даралт ихсэлттэй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Жингээ хянахт нь ямар зөвлөгөө өгөх вэ гэдгийг бас бодолцож зөвлөгөө өгөх ёстой. За жишээлбэл зайлсхийх тасгалууд гэж байдаг. За үүнд бол их хүч шаарддаг, хөндийн өргөлт, олс татах, завь сэлүүрдэх зэрэг ийм толгой бүхийлгсэн тасгалаас бол зайлсхийхийг бол зөвлөдөг. Тэгэхээр цусны даралт ихсэлтэй үйлчлүүлэгчид толгойгоо бүхийх одоо буюу маш их хүч шаарддаг энэ тасгалуудаар бол аль болох хичээлэхгүй байхыг бол зөвлөх хэрэгтэй. За эдгээр одоо тасгалуудыг хийснээр хяналтгүй цусны даралт ихсдэг хүмүүст бол маш их аюултай генет их хүч гарах нь одоо тэр хүнд бол эргээд эрсдэл олдгоо гэдгийг бас анхаарах ёстой. За тамхи таталтын хувьд одоо цусны даралт ихсэх өвчний бас хамгийн гол эрсдэл гэдгийг хүмүүс мэддэг. За мэдсэн ч гэсэн одоо тамхинаас татгалзаж чаддгүй. Тэгэхээр энэ тамхи татгаа болох нь хамгийн сайн арга юм а гэдгийг бас энгийн аргаар зөвлөх ёстой. Ингээд зөвлөхдөө бид нар нөгөө мулиач хэрэглэх, за яг тэр одоо судасны захын судсанд одоо яаж нөлөөлдгийг, за хавдар зүрхний шигдээс тархины харуултанд энэ тамхи өөрөө яаж нөлөөлдгийг гэдгийг яг юм бодтой юм үзүүлэн материал ашиглаж зөвлөгөө өгөх нь бас чухал байгаа. За мөн тамхинаас гарахыг хүсэж байх юм бол эмнэлгийн байгууллага эргээд хандхад тань тусланаа. Ийм юм арга байдаг, эмэн арга байдаг, эмэн бос арга байдаг гэдгийг бас зөвлөж явах хэрэгтэй. За ерөнхийдөө бол бид бүхэн нөгөө эрсдлээ мэдээд идэг ч гэсэн яг энэ тамхи татснаар өнөөдрөдөө маргааштай зүгээр байна л гэдэг тий. Тэгэхээр яг 15 жил болоход яг ямар байх юм. За ойрын буюу холын эрсдлийг бол ингээд зөвлөж явах хэрэгтэй. За арх согтууруулах ундааны зөвлөгөөг бас бид нар дөрөвдүгээрт бол зөвлөх ёстой. За энэ дээр бол арх согтууруулах ундаа уух нь цусны даралт бууруулах эмийн нөлөөг багасгадаг. За мөн илүү их гаж нөлөө үүсгэх одоо ингэснээр илүү их гаж нөлөө үүсгэх шалтгаан болдог. Им ууж байгаа мөртлөө арх согтууруулах ундаа уух нь ямар ч им уугаагүйтай бол адилхан. За тэрнээсээ ч илүү гаж нөлөө үүсгэх юм эрсдэлтэй гэдгийг зөвлөх ёстой. За мөн арх согтууруулах ундаа нь биед бол шимт хижээл өгөхгүй хэрнээ өндөр илчлэгтэй тул нөгөө эсрэгээрээ зөвхөн одоо мэдрэл сэтгэлд нөлөөлөхөөс гадна биеийн жинд бол нөлөөлдөг. Биеийн жингээ бууруулах гэж байгаа гэсэн мөртлөө арх согтууруулах ундаа хэрэглэх юм бол энэ бол ямар ч одоо үр дүнгүй болох нэ гэдгийг зөвлөх ёстой. За энд одоо нөгөө биеийн жингээ бууруулах дасгал хийж байгаа хоолны одоо эрүүл зөв хоолж байгаа хүмүүс нэг л өдөр одоо архийг зохисгүй хэмжээгээр хэрэглэхэд нөгөө 14 хоног сар одоо барьсан дэглэм маань ямар ч үр дүнгүй болдгоо гэдгийг бас зөвлөх ёстой. За мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд архийг одоо зохистой хэмжээгээр уух дээр бас ялгаатай байдаг байна. За жишээлбэл эрэгтэй хүн бол өдөрт 2 хундагаас бага, эмэгтэй хүн 1 хундагаас бага одоо уухыг бол зохистой хэмжээгээр хэрэглэхийг бас зөвлөдөг. За ингээ архины хорт хэрэглээг дараах одоо цусны даралтыг ихсгэх нь эмийн үйлчлэгийг сулруулна, эмийн гаж нөлөөг нэмэгдүүлнэ, хоол тэжээлийн дуталт болон одоо нөгөө эсрэгээрээ өндөр илчлэгтэй байдаг. За мөн биеийн жиг нэмэгдүүлнэ гэсэн зөвлөгөөг бол өгөх нь зөвөө. За түрүү хэлсэн архийг одоо стандарт уулт гэж байдаг. Шууд бол бид нар нөгөө архийг одоо хэтрүүлийн хэрэгэлдэг болон их хэмжээгээр хэрэгэлдэг хүмүүст бол шууд архинаас татгалзах тийм үр дүн бол гардаггүй. За тийм учраас хамгийн түрүүнд эхлээд шууд боль гэхээсээ илүү стандарт уултыг зөвлөх ёстой юм байна. Жишээлбэл одоо шар айраг бол стандарт уулт 250 мг байдаг юм байна. За улаан дарс бол 100 мг байдаг юм байна. За мөн виски болон арай одоо юу гэдгийг нөгөө согтууруулах ундааны найрлагын согтууруулах чанар ихтэй ийм одоо
дарс виски бол 25 мг бол зохистой хэмжээ гэж зөвлөдөг юм байна. За тэгээд хоногийн одоо яг юм согтууруулах ундааны хэрэглээг эрэгтэй хүн төрүүлсэн 2 хундагч гэдэг юм уу. Иймэрхүү аргуудаар багасгаж болох юм а гэдгийг зөвлөх ёстой. Тэрнээс биш заавал одоо ийм аргаар ийм хэмжээтэй бол уу гэж зөвлөхгүй байгаа. Энэ ялгаатай байдал те хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст ийм аргаар та багасгаж болно гэж зөвлөж болох юм. За мөн одоо хамгийн сүүлийн арга бол стрессээ зохицуулах байгаа. За яагаад одоо цусны даралт хэсэг өвчин дээр стресс гэж ярьж байгаа гэхээр бид нар бүгд мэдж байгаа цусны даралт хэсэг өвчний шалтгаан бол зүрх судасны өвчнөөс шалтгаалсан. За мөн одоо бөөр тий бусад одоо дотор эрхтнээс шалтгаалсан ийм бол нөлөөлдөг гэдэг. Гэхдээ сүүлийн үед бол олон улсын судалгаагаар стрессийн гаралтай цусны даралт хэсэг өвчин буюу стрессээс болоод ямар нэгэн байдлаар хүний одоо цусны даралт хэсэг нөлөөлж ийн. За ялангуяа даралтаа доктортой байхад нөлөөлж гинэ гэсэн ийм судалгаанууд гарч байгаа. Тэгэхээр стресс нь бол даралт хэсэгтэй хүмүүст бол маш аюултай ахна. За өөрийгөө хянаж чадахгүй байдал үүсдэг байх нь. За мөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. За яаж тэр стрессийг даван туулах вэ гэдэг энэ аргуудыг бид бүхэн зөвлөх ёстой байх нэ. За ингээд цусны даралт хэсэг өвчин дээр нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд ямар аргаар энэ цусны даралт хэсэлтэд үйлчлүүлж зөвлөгөө өгөх вэ? За сая хэлсэн тийм ээ 5А аргыг ашиглаад нөгөө бид бүх тийм байнга мэддэг энэ аргуудыг хэрхэн одоо үйлчлүүлэгчтэй арай ихтгэл үнэмшилтэйгээр за би өнөөдрөөс одоо яг энэ аргуудыг хэрэгжүүлж эхлэе. Би өөрийнхөө одоо ойрын 10 жилийн эрсдлээс сэргийлэхийн тулд өнөөдрийнхөө амьдралын буруу хэв маягийг өөрчлөё гэсэн ийм сэтэл төрүүлэх үзээр зөвлөгөө өгч болох вэ гэдэг дээр энгийн та бүхэнд одоо бас бодож болохоор ийм энгийн зөвлөгөө хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.